шалгаж байна. Олонх зэрэг сандараа нэгдүгээр өрөө шалгаж байна. Тэгээ энэ хүн маань бас хүндрэг үзэх шалгантаа хүрэлцэн ирээг байна. За дараа хоёрдугаар өрөөнд шалгалсан ундрал гарын сүмс юм яаж хийж вэ? За гэр бүлийн хамгаалалт асуудалд идэвхтэй оролцож өөрийн үнэтэй саналаа ирүүлсэн иргэд за Эрүүл мэндийн яамны дэргэдэгч чих хамар хоолой мэрэгжлийн За ингээд баярлалаа. Тэгээд цааш Тэгэхээр эрүүл мэндийн салбарын тулгымцсан асуудлыг нэг үгээр ч юм уу цөөн үгээр илэрхийлэх боломжгүй. Тэгэхээр миний эрүүл санал санаачлал мэдээж маш урт өгүүлбэр байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд тулгамж байгаа асуудал гэх юм бол амьд нарын нийгмийн асуудал тэрийг шийдэх за мөн иргэдэд хүрэж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүндрэлгүйгээр үүсгэхэд хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагыг татан оролцуулах саналуудыг би ирүүлсэн байгаа. Тэгээд эдгээр санал санаачлал манаас 1036 саналаас 2 дугаар байранд орсонд маш их баяртай байна. бас олон нийтийн санал асуулга чухал юм аа гэж үзэж энэ санал асуулгыг явуулсан. Тэгээд иргэд маань маш их идэвхтэй санал асуулгыг явууллаа. За одоо тухайлбал одоо 1 сарын хугацаанд цахимаар бол 152 санал ирсэн. За мөн одоо албан бичгээр бол 45. За мөн утсаар 6 нийт 203 хүний 1036 санал ирсэн. За энэ саналуудыг ингээд дүгнээд ингээ үзэх юм бол биднэрт бас жижиг гэхгүйгээр хийчихээр олон саналууд энэ дээр бол гарсан. Тэгвэл энэ саналуудаас бид бол одоо 3 саналыг авч багцлж энэ уралдаанд шалгаруулж байгаа. Цаана нь бол бас олон хүний санал тусгаар за зарим нь ч одоо манай салбарт хийж байгаа ажлуудтай давхцаж байгаа ийм асуудлууд бол байна л да. Тэгэд энэ дээр бол нэлээх ач холбогдол өгч ялангуяа одоо бидний дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх дээр ирсэн саналууд нь бол нэлээд онцгойлсон байрыг эзэллээ. За тухайлбал одоо 1-р байранд энэ хувийн хвшлийн эмнэлгүүдийг одоо эрүүл мэндийн даатгалын ижил тогтолцоогоор үйлчлдэг болгох. За мөн одоо хөдөө орон нутгийн сумын эмнэлгүүдийг шүдний кабинетийг ажилуулах. За тэгээд мөн бусад одоо ёс зүйн сургалт эмчийн харьцаа хандлага ёс зүйтэй холбоотой асуудлуудыг хүндсэн олон саналууд бол ирсэн байна. За мөн одоо үйлчлүүлэгчдэд энэ нийгмийн эрүүл мэндэд тулгамдж байгаа аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал зөвлөгөө өгдөг ийм асуудлыг хүндсэн санал асуулгууд бас ирсэн байна. За мөн одоо дунд сургууль цэцэрлэг ажлаас нь эхлээд зөв эрүүл мэндийн дадал зуршил, зөв эрүүл мэндийн одоо боловсрол олох чиглэлээр анхаарч ажиллах саналууд бас ирсэн байна. За ингээд бүр мэрэгжлийн төвшинт саналууд ирсэн. Жишээлбэл эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр манай эрүүл мэндийн салбарт ажилладаг ажилчид бас нэлээд их саналуудыг ирүүлсэн. Энэ бол салбарын тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гээд ингээд яриад байх юм бол оновчтой юм шинэлэг олон саналууд бол ирсэн. Энийг бол одоо бид нар юунда төлөвлөгөө гаргаж арга хэмжээнүүдтэй хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана гэж ингэж бодож байгаа.